Сайн байна уу? За сайн аа. За. Хүрээдэр үү? Гөгөө минь танаас 60 асуулт асуухаар хүлээж байлаа. За, яадаг асуулт хөнгөн мэт. Хөнгөн. За. За, эхний асуулт. За, та яг одоо ямар үйл ажиллагаанд оролцохоор энд ирээд байгаа вэ? Өнөөдөр 30 дугаар таачийн шинжлэх фантастик болчихсон. Тэгээд нэвтрүүлэгт эмэгтэй хүн болсон юм. Тэгээд скицэн зэрэг онцлуулах гал. Тэгээд ирж яахгүй. Замас тийм. За. За, үйл ажиллагаанд бэлтгэхээр өнөө өглөө хэдэн цагт боссон бэ? Унтаг явж байна. Унтаагүй явж байна. Тий, яа тэгвэл би сая шинэ уран бүтээл нөө би дааж продюсер юм байна та. Тэгээд манай өвөө энтертайнментийн хамт урилга бичиж шинжин бичлээ. Одоо нээлттэй үйл ажиллагааны урилгыг бичлээд яа би бүр ингэ нүд бүрстэй нар амар юм шүү дээ. Тий, унтаг явж байна. Ерөнхийдөө өглөө босоод хамгийн түрүүнд хийдэг үйлдэл тань юу вэ? Хамгийн түрүүнд хийдэг үйлдэл шууд 0 ордог. Аха. Эмэгтэйний хувьд арьс үсээ арчилдаг. За ялангуяа гэрийн нөхцөлд өөртөө хэрхэн анхаарал тавьдаг вэ? Үсээ болоод ингээл одоо нэг юм үсний тосоор маскер. Гэхдээ би одоо ерөнхийдөө жоохон муу зансараад байгаа. Үсчин дээр очиж үснийхээ тэжээл өгөөлөл. Тэгээд гэрийн нөхцөлд бол ерөнхийдөө маск, гуужуулах, тосон цэвэрлэгээ дэрийг одоо сүүлжилж явдаг. Тийм. Спортоор хичээлдэг үү? Хичээлдэг ийм ууг нь 6 сарын турш хичээлсэн гоо одоо. Яг бол яг 6 сар болж байна. Жохон яг форм алдагдж байгаагаа би яг мэдэрч байна. Би маань угаас өөрчлөлт орж байна. Жаахан таргалж байна. Жохон апдейт нэмэгдэж байна. Энэ бүхэн өөрчлөлт надад байна. Ямар төрлийн спорт вэ? Ерөнхийдөө яг фитнесээр хичээлдэг. Одоо бол гэхдээ би бас сүүлийн үед жоохон бокс их сонирхоод байгаа. Тий. Таны хизээж уйдамгүй дуртай өнгө. Хизээж уйдамгүй дуртай өнгө. Би хар цагаан хоёр өнгөөс хизээж уйдахгүй байна. Хүүхэд насныхаа гэгээлэг нэгэнд орсонжоо савалцаач. Хүүхэд насныхаа гэгээлэг дурсамжаа. Яа одоо яг шинэ жил болж байгаа болохоор би манайхаа ихээс зургуулаа. Айгу олоолаа өссөн ах дүү нар ингээд тэнгуүтээ яг тэр нөгөө багтаа тэр нөгөө би онц югаар сурагчаар төгсөөд ээжийнхээ Баянгол бодлоос ажиллаас нэг бэлэг аваад яг би чамд хайртайгийн нөгөө нэг ёолкны тоглоомны зурагтай цагаан цаасан уудтай бэлэг байдаг шүү. Яг тийм би бэлэг авч байгаа хизээс ч би мартдаггүй. Яг тэрэн дотор болохоор нэлээд хэдэн мандрин тэгээд нэлээд хэдэн бомпари чихэр энэ л байлаа. Таны жүжигчин мэргэжлийг сонгох болсон хамгийн том шалтгаан юу байсан бэ? Хамгийн том шалтгаан нь манай аав байсан. Хэрвээ та жүжигчин мэргэжлийг сонгоогүй байсан бол өөр ямар мэргэжилтэй явах байсан бол? Жүжигчин мэргэжлийг сонгоогүй байсан болов? Би гоё аялал жуулчлал. Аялал жуулчлалаар би явмаа. Би өөрөө айгүй аялах дуртай. Тэгээд яг тухайн үедээ хэл сурыг гэсэн үедээ сурч чадаагүй. Одоо би сурцаж махаа идэж гин. Зав олдохгүй байна. Гэхдээ би өөрөө хичээгээд ингээд ерөнхийдөө багасаа л гоё хэл сонирхолтой байсан. Тэгээд өстой ийштэй аялах айгүй дуртай. Та ямар нэг шивэстэй юу? Байхгүй. Тэгсэн мэт айгүй дуртай шүү. Яг өөр нөгөө бид нар нөгөө нэг театрт байдаг урлагийн хүмүүс болохоор ямар ч юмд бэлэн байх хэрэгтэй. Шивэсийг бол кинонд бол те зурж жуулна ингээ би болгож байж бол. Яг шивүүлсэн юм чи арилгахад айгүй хэцүү шттэ. Тэгэхээр яг тэрэнд жоохон би хэрэв би урлагийн биш ч юм уу ямар нэгэн байсан бол би нэлээд олон шивэстэй байх байсан шүү. Танд хоч байгаа юу? Хоч гэж одоо нөгөө Дона фильм гэж нээсэн. Энийг болохоор манайхан яг тонгорч Дона одног Дона гэдэг байсан. Тэгж нэрлээд энийг Дона болгож өгсөн баггүй. Хоч гэвэл манай нөгөө 10 жилийнхэн одон чимэг бэ одон чимэг гэдэнгүүт нь шууд модон чихэр гэж дандаа дууддаг. Модон чихэр юу ч үлээ бүрстэй амар нийттэй л юм хэдэн нэг байсан шин. За би одоо эдгээр дээр ингээд яваад ирээл нэг арга хэмжээ гот нь хуугаа гэж нэг урдуурн дээрс балиартал. Тэгээ одоо арга хэмжээнд зориулбал арайгаар
гойлын бодолтой игээ дараа нь үсэн янзлав. Тэгэхээр таны хувьд эмэгтэй хүнд байх ёстой хамгийн чухал зан чанарыг юу гэж боддог вэ? Байх ёстой чухал зан чанар. Зан чанар. Ойлгох нэг одоо баярлах гомдох нь ил байх ёстой байгаа. Эмэгтэй хүн. Ямар нэгэн одоо тийм үстэй. Тэгвэл эрэгтэй хүнд байх ёстой хамгийн чухал зан чанар юу бол? Хамгийн чухал зан нь дотроо хайрн гаднаа халан дотроо гэдэг үг энэ ёстой тэнэг үг шүү. Эр хүнд ёстой энэ бол ер нь энэгээр баримтж байгаа их олон ирчүүд байдаг бах. Үгүй шүү. Ёстой хайрыг одоо зарлах ёстой. Тэр нь одоо би бүгдийг зохицуулж ийштэй ч гэдэг юм уу нэг юм ирчүүд тэгж боддог баг. Гэхдээ айгүй их тийм дотн ярилцах ёстой баг. Тэгээд эр хүн уйлдаггүй гэдэг нь одоо балаа үгүй. Уйлвал уйлаач тий. Яагаад сэтгэл гонгодл тий. Ингээ ярилцаад тийм айгүй гоё тийм ойлголцож ярилцах гоё дотн. Тэгээд бас гоё тийм нэг юм мэдрэмжтэй иржүүд байдаг штеп. Яг тийм иржүүд тийм байх хэрэгтэй. Эхнэрээ юу хүсэж байгааг мэдэрч идэг. Хүүхдүүдээ өнөөдөр гэр бүл маань юу хүсэж байна? Надаас юу хүсэж байна? Би эднэрт юу хүсэж байна? Цаг тухайд мэдрээд хөөрхөн юм тийм зохицуулт хийгээ явждаг. Тэ. Одоо нэг эхнэрт манай эхнэрч яга стресстэй тэр үед нэг юм дандаа хэлдэггүй ч гэсэн хайртай гэдэг үгийг нэг хэлчихээд 7 хоног сараар нэг хөөрхөн нэг уург юм шиг явдаг шүү нэг юм хэлж. Тэр бүгдийг өгөж явах хэрэгтэй хаа. Танд аавын тань өгсөн хамгийн ухаарал бэлгэлэн сургаал юу байсан бол? Одоо надад яг юм хамгийн сүүлд наав болсон нэг надад туссан үг. Энэ гэр бүлээс жишээл нэг аавын хөнгөслийг биелүүлээч л гэдэг надад үг хэлчихсэн. Аав нэг өөрөө нэг жүжигчин өөрөө айгүй тийм юм жүжиглэг сонирхолтой байсан юм шүү. Гэтэ угаасаа урлагийн морон хуур те айгүй олон өөрөө төрийн дархан юутай дархан хүн байхгүй байсан. Тэгээ манай засгийн газрын саарл ордонд байдаг догшин хард үгийг оруулсан хүн байхгүй манай. Тэгээд энэ дархан хүнтэй тэгээд нөгөө урлаг уран сайхны айгүй дуртай. Тэгэл нэг тэр дотроос нөгөө өвгийнхаа аавынхаа хүслийг биелүүлсэн хичээний болоод тоочдаг нэг надаас тэгж л гуйжсэн. Тэр нь надад захаас юм шиг. Тэгэл яг тэрнээс хойш нэг юм аавынхаа хүслийг биелүүлж ирсэн гэсэн нэг юм дотор юм байгаад байдаг шүү дээ. Тэгээ нэг юм хоёрын хооронд нэг жүжигчин гэсэн нэр зүг биш. Ямар хүссэн нэг аав минь яг нэг юм тодорхой хэмжээний нэг юм энэ үед аав минь байсан бол гэдэг нэг юм мэдрэмж авдаг ш нэг сайхан мэдрэмж яг тэр үед яг тэгж бодогддог. Яг энэ үед аав огнороо бахархах байсан байх та гэдэг нэг тийм мэдрэмжүүд үгүй. Тэрнээс өөртөө их шүүмжлэлтэй ханддаг шүү дээ би чам. Тэгвэл ээжийнх нь өгчээсэн хамгийн үнэтэй нандин зөвлөгөө юу байсан бол? Чи хичнээн завгүй байсан ч гэсэн ээж рүүгээ залгах зав хоол идэх зав хизээд гардаг штэ гэж надад яг хэлчихсэн. Энэ яг үнэн би ингээ хоолгүй ингээл эсвэл заримдаа тийм мэдэгч цаавлах гэл ингээл нөгөө хорж гараал ингэхтэй хийдэг. Завгүй байсан гэсэн нэг ээж рүүгээ залгачжээ. Хэрүүсээр бол ийм юм тийм байна гэдэг нөгөө нэг жоохон ингээд хол ярих нь холдохоор гомдолдог байхгүй. Тэр надад ингээ жоохон зүрх рүү очсон. Тэгэл одоо юу андаа ээж гэл би завгүй яваад байгаа шүү тэгж байгаа шүү гэл ярих нэг хэлсэн шүү дээ. Ээжтэй хамгийн сүүлд хизээ зэмлүүлсэн бол? За би нөгөө сүүлд манад гэрдэрээд манай хүүхдүүд ингээ яхад гэр орондоо цаг гаргахгүй байна гэж л уурлажсэн. Тэгэл тэр бол үнэн юм чи. Одоохондоо бол би заримдаа одоо үнэхээр нэг гэрийнхаа ээжигээ эхнэр үүргээ хойшин тавих үе байдаг. Тэрэн дээр ингээ хүүхдүүдчлээ ээж нарахгүй штэ. Тэр аминдаа одоо ингээ цаг гаргахгүй юм шиг гээл тэгээ загинжсэн. Таны хамгийн дуртай баяр
хамгийн дуртай баярам бас шинэ жил гоё. Одоо цагаан сараас илүү шинэ жил гоё санагддаг. Яг одоо таны хамгийн их санаж байгаа хүн? Хүүхдээ санагдаж шин. Яг бодож байгаа. Тэгэл ээж ингээл ууя явж ирт нөө уулзсан жоох ингээд ээж ууя бид нар ч ингээл бочоод буулаад ээж хоолыг идэл цаг нэг бол ингэмээр ингээ байгаад байдаг. Тэгээ тэрэнд ингээ зав гаргаж чадахгүй байгаа гэж байгаа нэрвлээдлээ л та. Хэрвээ хүн бүр ямар нэг ид шидтэй байсан бол та ямар шидтэй нэгэн байх байсан бол? Хой хүнд чиглэсэн шидтэн байх баха. Яагаад гэвэл манай монголчуудын нийтлэг тийм нэг юм ухамсараараа нэг тийм өөрчлөлт юмнууд байдаг байхгүй. Одоо тийм гадныхны соёл бид нар ягаад нэг 50 жилээр хоцрогдож явж гин ингээд нийгэмшийн тархинд соёл гэдэг юмыг бас бий болгомоор санагдаад байгаа юм. Би бинийхээ хүнлэг мэдрэмжийг нэмэгднээр санагдаад байгаа юм. Гэр бүлийн харилцаа ямар үн цэнтэй гэдгийг багаас нь төлөвшүүлэх хэрэгтэй байгаа юм. Тэгээ энэ нэг үгтийг ингээд яг тийм том шидтэн байвал тий яг тийм одоо эмгтэй эрэгтэй хүн яг би бинийхээ нэг хүнийг хайрлаж харъя гэж хайрлсан бол тэр хүнтэй яг би бинийхээс бүр өөр хүний хизээч харддаг болох ч юм уу хизээч хайргүй тийм хайр гэдэг юм мэдхгүй нэг иймэрхүү юмд бодогддог шүү дээ надад тий. Таны хамгийн сайн хийж чаддаг хоол? Хүүхдүүдийн дуртай будатор. Та утас ашиглахгүй хэр удаан болж исэн бэ? Уцаа мартаад өглөөнөөс орой хүртэл. Тэгээ нэг яг тэгэхээр ингээ бүр нэг юм яста мэдгүй нэг юм гар мар хөл мөл явахгүй байгаа юм шиг нэг тийм мэдрэмж байдаг л юм байлээ. Айгу мууцаас зурц. Өөрийнхөө тухай интернетээс уншиж байсан хамгийн инээдтэй зүйл юу байсан бэ? Өөрийнхөө тухай тамира бидрийг холбоод бичсэн байснаас инээдтэй байсан. Тэгээ юу гэлээ айгу нэг юм инээдтэй юм байсан. Тэгээд битээ яана хүмүүс чинь тэгэл одоо сүүлд болохоор 37 дугаар тоочгийн болдоо дээр гарал инээдтэй юм хэл харж байна да. Бидэнд гэр бүлийнхнийхээ тухай танилцуулаач. 2 хүү нөхөртөөгөө дөрүүлээ. Тэгээ яг Амбулаар амьдардаг. Манай 2 хүү 6 жилийн зайтай төрсөн гэрнэ. Нэг өдөр төрсөн. Тэгээд нөхрөөдөр нэг өдрийн зөрүүтэй төрсөн. Яг нас жацсан. Нэг төрхөд төрсөн. Тэгээд манай хатам ээж манай ээж айгүй бол нэг дасагдаа гэдэг. Тэгсэн бол нэг өдрийн зөрүүтэй нэг дасаг төрсөн л нэг оныхон. Тэгээд гэр бүлэрээ мэлхий ордных. Нөхрийнхөө анх юунд нь дууралж татагдж байсан бол? Манай нөхөр барилддаг байсан. Тэгээд юм айгүй их тийм нэг юм газар шахасан хүмүүс надад их таалагддаггүй. Нэг юм айгүй тийм цэгц. Юм тэгшгээ нэг нуруутай. Айгүй тийм чөлөөт бүр барилддаг. Маш их толгойтой. Тэгээ нэг тийм айхтар нэг юм шалдар болдор юм үг байхгүй доод цодтой юм шиг мөртлөө. Тэр нэг надад таалагддаг гэсэн. Та өөрийгөө 3 үгээр тодорхойлооч. Зоригтой, шулуун, ойлон хавж мах. Та дүр бүтээхийн тулд үсээ хусах уу? Хусна. Надад үнэхээр таалагдвал. Та ямар хэв загвараар хувцлах дуртай вэ? Ямар ч хамаагүй. Тэгвэл танд Монголын урлаг соёлынхнаас хэний хувцлалт хамгийн их таалагддаг вэ? Урлаг соёлынхнаас манай Ока
Оргигийн туул хоёр шүү дээ. Ундраагч бас их гоё. Өөрийнхөө байнгын энэ залуу байлгах тийм ирчвчийг өөртөө гэж ирдэг. Тийм гоё юм ихтэй шүү дээ. За утгагүй нээлттэй их гэж байгаа Солонго өвөл киноны тухай яриач. Яагаад заавал ийм нэр өгөхийг хүссэн бэ? Энэ манай зохиолч, найруулагч бүрнийг өгж байгаа. Зохиолынх нь тайлал нь, нэрнийх нь утга учир нь тайлбарлана. Киноны төгсгөл дээр гардаг учраас яг тэр үгээр нэрлсэн. Кино хизээ нээлттэй эхлэв? Кино бол 27-оос гарч эхэлнэ. Тэгээд 1 сарын 1-нд албан ёсны уран бүтээлчдийн нээлттэй үйл ажиллагаа. Энэхүү киног заавал үзэх ёстой 3 шалтгаан хэлээч гэвэл та юу гэх вэ? Яг эмэгтэйчүүдийн гендрийн дээр нь эрх чөлөөний эмэгтэйчүүдийн эрх чөлөөний талаар энэ бас эмэгтэйчүүдийн нэгдмэл хүчийг харуулсан юм кино. Та 18 настай байсан үедээ буцаж очивол өөртөө юу гэж хэлмээр байна? Хэл сур. Аха. Таны дотроо бодож явдаг өөртөө хэлэх дуртай үг. Чи чадна. Та хамгийн сүүлд хэн рүү мессеж ütсэн бэ? Утсан дээрээсээ харуул. Утсан дээрээсээ харуул. Зайл байж хараадах уу? Йой. За яжгараа. Ок гэсэн байх юм. Манай нөгөө нэг киноны зургийн дарга руу мессеж явуулж. Тэгээ нөгөө нэг юуны кино театрын гаднах нөгөө анус афиш талаар ярьсан байна. Тэнгүүд нь би ок гэж явуулж. Таны өөртөө байнга тавьдаг шаардлага. Өөртөө байнга тавьдаг шаардлага. За болоог байна, дутуу нөхшөө хийх юм хий. Бас өөртөө цаг зав гаргах. Ямар ч завгүй байсан гоо сайхандаа бас хугацаа зарцуулах хэрэгтэй. За тэгэхээр ийм хоёр зураг байна. Хаана хизээ авалсан зургууд юм бол? Энэ болохоор би эндээс явахгүйгийн Сэржимагийн дүр. Энэ болохоор Томтлоотын грамаас зураг. Энэ яг 15 оны. Энэ нь болохоор 2000. Энэ тий 2015 оны зураг. Энэ болохоор 18 оны зураг. За, баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр ирж буй 2020 оныг та ямар байгаасаа гэж төсөөлж байна вэ? Сайхан байгаасаа. Боцсон юм бүгдээрээ биелээ. Тэгээд яг 31-аар хүчтэйг хийдэг байгаа. Яг өнөөдрөө хийдэг. Тэгэхээр сүүлийн асуулт болгож тань хамгийн дуртай, сонсох дуртай шинэ жилийн дугаар нэрлээч. Нөгөө нэг цас юу гэдэг вэ? Сард нөгөө юу гэдэг вэ? Өдрөн юу гэдэг вэ? Цас ширхээ. Яг өөр ирэхгүй нэг юм ин л орж ирээд. Тэсэг маш их баярлалаа. Баярлалаа. Сайхан баярлалаа. За маш их баярлалаа. Тайлбарсан чинь нэг юм сайхан баярлалаа. цагаан шүү дулаахан амгалан